Сайн байцгаана уу? Номозас Call Crime тавтамаар л өнөөдрийнхөө хэрэгээр та бүхэндээ зөвлөлт холбоод болсон 1971 онд болж исэн нэгэн аимшигтай гэмт хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Ингээд бүгдээрээ шууд хэрэгтэй орцгоё. 1971 оны зөвлөлт холбоод болсон Псков хотын оршин суугчдын дунд нэгэн гэмт хэрэгтэн гарч ирсэн. Энэ цуврал алга нь бусдаасаа тис ондоо байсан бөгөөд бүсгүйчүүд болон хүүхдүүдийг агнах бус харин наст биенд гүйцсэн ирчүүдийн араас тэр халуурчин хөөцөлдөж эхлэв. Тэндээ юу болсон бэ? Яагаад ирчүүдийг халах болсон юм бол? Тэр одоогор баригдсан уу? Анхны хохирогчийн үе рүү бүгдээрээ очицгоё. Түүний анхны хэрэг нь 1971 оны 4 сарын 17-ны өглөө болсон бөгөөд хотын цагдаагийн төв офис дээр нэг дуудлага ирсэн байгаа. Би танд хаягийг нүгэй. Нааша яаралтай тусламж илгээгээч гэж хэлээд харилцаараа таслав. Шуурхай баг газар дээр нь очиод эрэхтэйг олсон бөгөөд тэрээр ухаан алдах төгсөн байдалтай олсон байгаа. Тэр хүн бол Василичко гэдэг өөрийгөө маш сайн оршин суугч гэж боддог нэгэн байгаа. Энэ хүн өглөө гэрээсээ гараад орсны хашдаар бууж байхдаа нэг зүйл олж харсан. Агаарт хөвч буй хөл. Энэ ямар учиртай вэ? Тэр хүн шууд бодохдоо амиа орлолтой наа гэж бодсон байна. За мэдээж мөрдөн байцаагчид мөрдөгчд шууд газар дээр нь очиж шинжилж үзнэ. Тэд цогцыг үзэж байгаад микрочастикийн дээжүүдийг судалсныхаа үндсэн дээр эрэгтэй хүн өөрийнхөө ороолтоор дүүршлэгдэж нас барсан. Ер нь бол товчхондоо энэ бол өөрийгөө амиа орлсон байна гэж хэлсэн байна. За гэтэл цагдаагийн газрын дарга Евгений Ильин Исследствие Вели гэдэг нэвтрүүлэгтээ нэг ярьцлага өгтөө ингэж хэлсэн байгаа. Анх анзаарахад бол өөрөө дүүршлэгдсэн л мэт санагдсан. Энэ юу гэсэн утгатай үг бэ? Тэр амиа хорлоогүй гэсэн үг. Энэ үнэхээр аллах байсан уу? Эсвэл амиа орлолт байсан уу? Эрэгтэй хүний ямар ч бичиг баримт нь олдоогүй. Мөн байрны оршин суугч гэсэн тэрийг хэн болохыг нь нотолж чадаагүй. Түүнийг таних хүн хинч байсангүй. Гэтэл мөрдөгчд нэгэн эргэлдээ төрж эхэлсэн. Хэрвээ энэ байрны оршин суугч нь биш юм бол тэр яагаад гэрээсээ хол очиж амиа орлоно гэж. Ер нь ихэнхдээ амиа орлогчдод өөрсдийнхөө гэртээ эсвэл өөрийнхөө байнга очдог газартаа амиа орлдог. Гэтэл энэ хүн тэр хавьтай ямар ч холбоогүй хэрнээ яагаад тэнд амиа орлох болов? Энэ магадгүй аллах байж магадгүй. Мөрдөгчд удалгүй хохирогчийн нэр болон хэн болохыг нь тогтоосон түүний нэрийг Владимир Павлов гэдэг хүн байсан бөгөөд орон нутгийн драмын театрын тасалбарт хараадаг залуу байсан. Өмнөх өдөр нь шагнал авсан байсан бөгөөд найзуудтайгаа нэг ресторан ороод тэмдэглэж гээд төлөвлөсөн байсан. 1970-ад онд Псковт хотод нэгэн Аврора нэртэй нэр хүндтэй ресторан байдаг байсан. Тэр найзуудтайгаа тэнд очсон. Зочдын мэдгснээр бол нэгэн цагт танихгүй эрэгтэй Павлов руу дөхөж ирээд түүнийг аргадаад авч гарсан. Wait. Бэжита аргадаж авч гарсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Павлов хоолны амтыг нь тэнд шүүмжилж эхэлсэн байгаа. Мэдээж найзуудтайгаа ирсэн, баяраа тэмдэглэх гээд ирсэн хүн байгаа штэ. Мэдээж тэр хүн хоолны амтанд таалагдаагүй учраас тэнд зарга үсгэж эхэлсэн. Хоолны амт чинь таалагдсангүй. Яагаад ингээд сэтгэл гаргаж хоолоо хийгээгүй юм бэ? Энэ хоол чинь арай өөр амттай байна. Эндээ амтлагч хийхгүй мүү? Гэх мэтэр тоогооч руу дайрч эхэлсэн байгаа. Энэ маргааны хажуугаар нэгэн залуу түн дээр дөхөжчөөд хамтдаа гарахыг санал болгосон. Ингээд тэр ор сургаггүй алга болсон байна. За ингээд Павловыг гадаа авч гарсныхаа дараа түүнд нэг санал тавьсан байгаа. Хоёлоо манайх руу орох уу? Жохоо ууж суух уу? Павлов мэдээж зөвшөөрсөн. Ингээд хитгэн алхамны цаадах орц руу дагуулж ороод түүнийг боомлж эхэлсэн. Энэ боомлолт зүгээр ч нэг боомлолт байгаагүй. Харин түүнийг анханасаа онилж байгаад түүнийг алхахар шийдсэн. Мөрдөгчд эхэндээ түүнийг үзэхдээ гэр бүлийн маргаан болсон байж магадгүй гэж тамгалсан ч удалгүй Псковт яг ийм ижилхэн төрлийн хэрэг ар араасаа гарч эхэлсэн.
Өчтөрийн хөвглөх гэдэг нэртэй талбай ой ойролцоо хажууд нэгэн эрэгтэй хүний цогц байгааг дахин утсаар хэн нэг мэдгдсэн байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр бол энэ бол механикаар амьсгал боогдуулж алсан байна гэсэн дүгнэлт гарсан байна. Хохирогчдоос бичиг баримт болон мөнгө, үнэт зүйлс бүх зүйлс нь байхгүй байсныг бодоход энэ магадгүй дээр хэмжин баг. Магадгүй өмнөх хэрэгтэй огт холбоогүй байх гэж бодсон. Хоёр дахь хохирогч нь Евгений Петров гэдэг нэртэй цахилгаан гагнуурч хийдэг хүн байсан. Мөрдөгчд Петровын амиа алдахаас яг өмнөх өдрийг судалж эхлэхэд тэд нэг эмэгтэй таньсан байна. Тэр эмэгтэй хэлэхдээ түүний ах нь бололтой нэг залуу түүнийг чирээ явж байсан. Энэ залуу өөрөө согтуу явж исэн, харин түүний хажууд нэг эрэгтэй түүнийг түшээд хөтлөөд өөр тийшээ дагуулж явж байгааг би олж харсан гэж хэлсэн. Мөрдөгчд үүнийг илүү дэлгэрэнгүй наривчлан судалж үзэхээр шийдсэн. Мөрдөгчд хэргийг бол Петровын танилуд донд нь хайхаар шийдсэн. Гэрчүүд танихгүй хүнийг маш сайн тодорхойлсон бөгөөд мөрдөгчд яг тэр мөрөөр нь олж чадсан. За ингээд тэр өдөр Псковын оршин суугч Игорь нэг хорошо дөнгөж гэртээ ирээд сүүлийн барьсан загаснуудаа хатааж эхэлж гинэд хаалга дуурлаа. Түүнийг танихгүй хүмүүс гэрт нь дайрч орж ирэн Игорьт гарнаас нь гав зүүж эхэлсэн. 35 настай Игорь нэг хорошо захилгаанчин хүн байсан бөгөөд өөрийн гэсэн гэр бүлийн нэгэн байжээ. Тэгвэл яагаад цагдаа нар тэр хүнийг барихаар болов? Тэр урд нь огтоос гэмт хэрэг сэжиглэгдэж байгаагүй. Гэмт хэрэг огт үлдэж байгаагүй хүн байсан. Гэхдээ тэгвэл цагдаа нар яагаад түүнийг сэжиглэхэр болсон бэ? Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө Игорь Петровын эхнэрийг булааж авч суусан байсан юм байна. Магадгүй энэ хэрэг ч гэсэн одоогийн хэрэгтэй холбоотой юу гэж мөрдөгчд үзэн түүнийг илүү сайн судалж эхэлсэн байна. Гэвч ямар ч нотлохой баримт олсонгүй. Тэр өмнөх өдөр нь бол Петровтай уулзсан гэдэг бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ яг ямар учраас уулзсан бэ гэхээр зүгээр л уучлалт гуйх гэж цаашдаа илүү сайн найзууд байхын төлөө уулзсан гэж цагдаа нарт хэлсэн байна. Ингээд Гремичи цамхгийн орчим дахин 3 дахь цогц олцсон байна. Энэ 3 дахь цогц олдоход мөрдөгчд дахиад нөгөө 60-аад насны эмэгтэй дээр очиж асуусан байна. Зураг бариулаад энэ хүнийг та харсан уу? Хамгийн сүүлд тэр ингээ хоёр залуу танаа гадуур явж байхад тэр аль зүг рүү явж исэн бэ? Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу гэхэд эмэгтэй яг үүндээ тэрийг урд нь огт харж байгаагүй, илүү сайн мэдгүй. Гэхдээ тэр таамаглахтаа тэр хоёрыг ах トゥ гэдгийг тайлбарлсан. Гэхдээ тэр нь баталгаатай биш. Ингээд 3 дахь хэрэг гараад очиж үзэхэд бол хоолойг нь боомлж алсан. Тэгэхээр энэ бол цуврал алга. Энэ хэрэг гарснаас хойш Псков хотын оршин суугчид маш намгүй болж орой өдөш огт гэрээсээ гарахаа байцаасан байна. Мөрдөн байцаагч нар нэг сэжвэр олоход энийг ороолтоор боож алж ийна гэсэн дүгнэлт гаргаад хамгийн анхны цогцон дээр байсан өөрхийн амийг хорлсон байж магадгүй гэсэн дээр ороолтыг шинжилж үзсэн байгаа. Гэвч юу ч олдоогүй. Магадгүй ороолттой залуу гудамжинд харагдах юм бол хүмүүсийг зайгаа бариарай гэж цагдаа нар хэлж сэрэмжлүүлж исэн. Энэ магадгүй ороолтоор хүнийг алдаг байх боломжтой. Алуучныг илрүүлэхэд нэгэн эмэгтэй гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнийг Нина Березина гэдэг тухайн хотын Октябрь гэдэг кинотеатрт кино үзээд гэрлүүгээ явж явах замдаа нэгэн залуутай тааралцсан. Тэр залуу түүнийг өдөж хоргоо танилцахыг оролдож исэн. Гэтэл газар нэг юм унсан. Тэр нь ороолт байсан. Эмэгтэй газараас ороолтыг авч өгчөөд цагдаа нарын сэрэмжлүүлэг шууд толгойд нь бусан байна. Эндээс зүгтах ёстой. Тэр эмэгтэй уушлаарай танилцахгүй гэж хэлээд гудамжаар маш хурдан урд нь гараа талхсан байна. Яг тэр үед араас нь тэр залуу дагсаар л байсан. Хурдан алхахад нараас нь бас хурдан алхаж эхэлсэн. Гадаач нэлээ орой болсон байсан, бүрэнхий байсан, гэрэл мотой байсныг хэлэх үү. Тэр өдөр нэгэн Слесер Каравеев гэдэг залуу шөнийн ээлжтэй байж тараад тэр эмэгтэйтэй таарсан.
тэр эмэгтэй бушуухан очиод надад туслаарай. Энэ нөгөө оролттой алуурчин байх магадaltaй гэж хэлсэн. Тэр Каравев гэдэг залуу ямар ч эргэлзээгүйгээр түүний араас хөөгөөд барьж аван ойролцоох цагдаагийн газар явчихсан байгаа. За тэр залуу өөрийн гэсэн бичиг баримттайгаа явж исэн. Тэр хүнийг Геннадий Савкин гэдэг нэртэй байсан. Геннадий Савкин. Тэр Псковын нэгэн буфетэд тоогоочор ажилладаг энгийн нэг залуу байсан. Савкин охиныг дагаж явж исэн шалтгаанаа маш энгийн тайлбарлсан. Би зүгээр тэр эмэгтэйтэй танилцахыг хүссэн. Бас дээрээс нь талархал илэрхийлэх хүсээд би араас нь дагаж явсан юм а гэж хэлсэн байгаа. Савкин хэлэхдээ тэр оролтыг би өнөөдөр дөнгөж худалдаж авсан. Бас үүний зарсан хүн нь манай буфетэнд байнга орж иж хоол иддэг залуу гэж тэр хэлсэн. Мөрдөгчд оролт зарсан танихгүй хүн алуурчин байж магадгүй гэж үзээд Савкиныг баривчилсан ч тэрээр оргоод зүхтчихсан. Савкин Псковскийн Кремль руу зогтсон бөгөөд мөрдөгчд араас нь хөөцөлсөөр хагаад Савкин хан руу дээшээ гарч цамхаг руу орох гэж байсан боловч 1970-ад оны ихээр засварын ажил яг ид явагдаж байсан тул хаалттай байж таарсан. Иймд Савкин цаашаа зүхтах ямар ч газар байхгүй гэдгийг мэдээд тэрээр баригдсан байна. Тэр цагдаагаас орсон шалтгаанаа цагдаагийн байгууллагад би дургуутслаа илэрхийлэх гэж зугцсан юм а гэж тайлбарласан ч гэсэн мөрдөгчд аль хэдийнэ с жигтний гэрт нэгжлэх хийх захирамжаа авчихсан. Тэндээс бас алсан хүний эд зүйлсийг нь аль хэдийн гэрээс нь олчихсан. Энэ гурван хэргийг бүгдийг нь Савкин үлдсэнд тогтоогдчихсан байсан. Савкин цаашид өөрийгөө өмгөөлж чадахгүйгаа мэдээд өөрийнхөө бүх зовлонгийнхоо бурууг л өөрийнхөө төрсөн авдаа өгсөн. Яагаад гэвэл тэр миний амьдрах урам зоригийг бүр мөсөн мохоосон, хугалсан гэж хэлсэн. Дайны үед Савкины гэр бүл бусад айлхтай л яг адилхан амьдардаг байсан. Тухайн үед тарчигхан, мөнгөтэй биш, идэж уухан бүгд хомс байсан цаг үе. Савкин ч гэсэн яг л тийм амьдралтай байсан. Гэтэ Савкин бол өөрийгөө бодохдоо бусад айлаас өөрийгөө илүү дээд зиндааны, илүү мөнгөлөг байх гэж боддог байсан. Яагад гэвэл аав нь Германы эзлэн төрөмөлөгчдийн талд алба хааж цагдаа болсон юм байна. Гэтэл үүнийхээ төлөө тэр шийтгийдээд цөллөгдсөн бөгөөд Савкиныг эргэн тойрны бүх хүмүүс нь чи бол урвагчийн хүү гэж хэлдэг байсан. Энэ үгнээс болоод Савкин ямар ч амьдрах урам зориггүй, дээрээс нь насаараа аавыгаа үзэн ядаж амьдэрсэн байсан байна. Савкин өсвөр наснда яг ажил хийж болохоор үедээ тэр хулгай хийж эхэлсэн. Энийгээ гэр бүлийнхээ төлөө биш, харин арх, тамхи болон амаргуудаа бэлэг авч өгөхийн хэрэгцээгээр тэр тайлбарлсан байна. Тэр өмнө нь ял эдэлж исэн. Хулгай эргээр. Ял нь дуусныхаа дараа тэрээр Аврора гэдэг ресторанд тоочийн туслахаар ажилласан. За тэрээр нэг хоолн дээр нэг хүнээс маш их коммент авсан байгаа. Тэр загнуулсан. Тэр бусдад дээрлэхүүлсэн мэдрэмжийг авсан. Тэр хоол хийж чаддгүй гэсэн мэдрэмжийг тэр хүнээс авсан байгаа. За та нар анх болсон хэргийг санаж гинүү? Хамгийн анхны гэмт хэрэгтэн Аврора ресторанаас гарч яхад нэг хүн дагуулга гарсан шүү дээ. Энтэй буцаж холбогдно. Тэр маш олон жилийн дараа Аврора ресторанд буцаж ирсэн. Гэтэл тэр өөрийнхөө хуучны дүр зургийг харсан байгаа. Өөрийг нь бас яг адилхан нэг хүн чи хоол хийж чаддгүй, чи хоолоо амталж чадахгүй байх гэж хэлснээс болоод тэр маш их уурн урсан. Яг тийм дүр зургийг тэр Аврора ресторанд дахиж нэг олж харсан байгаа. Тэр үнийг төвчээгүй. Яагаад бусдыг шүүмжилдэг хүмүүс илүү амьдраад байгаа юм шиг тэрэнд санагдсан юм бол тэр үнийг төвчлгүй нууцаар авч гараад түүний боож алсан байгаа. За ингээд Савкин амар амгалан 50 амьдралыг би юусоо эхлүүлж чадахгүй байна. Яагаад гэвэл ийм хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа учраас болохгүй байна. Би үүнийг цэвэрлэх хэрэгтэй. Би сайхан амьдрахын тулд эхлээд энэ хүмүүсийг цэвэрлэх хэрэгтэй гэж бодсон. Энэ бол хамгийн буруу бодол байсан. Хизээч яаж ч уурчин хүрсэн, ямар ч үзэн ядалтыг тээсэн байсан чи хизээч хүн алж болохгүй. Чи дураа хүрхээр хин нэг алж болохгүй.
хин нэгний чи занал хийлж болохгүй. Чи түүний сэтгэл санаанд ямар нэгэн гэмтэл учруулж болохгүй. Эргээд үр дүн хариу нь ямар ч байх боломжтой бидний хинч мэдэхгүй. Тэр бүх аллага амьдралдаа илүү амжилт олсон хүмүүстэй өрсөлдөж чадаагүйгээс үүдэлтэй өшөө хорсол үүсэн ядалтай улмаас үүссэн. Бүгдээ ингэж шүүх хурлын өдөрлөө эргээд очицгоё. Шүүх хурал дээр Савкин ямар ч гим зэмгүй хүн шиг зогсож исэн. Тэр нэг хоромч гимшээгүй. Огтхон ч эргэлзээгүйгээр бүх асуултанд хариулж исэн. Нэмээд хүний амьдрал, бусдын амьдрал түнд ямар ч үн цэнэгүй байсан. Өөрийгөө Радион Раскольниковтой адилгасан. Энэ нь Оросын алдарт зохиолч Фёдор Достоевскийгийн Гим зэм гэдэг орсоор бол Преступление и наказание романы гол баатар нь. Тэр өөрийгөө гол баатар гэж утсан. Тэр өөрийгөө Достоевскийгийн зохиолын гол баатар шиг өөрийгөө зүйрлсэн. Яагаад? Энэ гим зэм гэдгийг та бүхэн мэдгүй байвал товчхон намтрыг нь уншаад үзээрэй. Тэр маш ядуу амьдралтай оюутан залуугийн дүр байгаа. За энэ нь болохоор өөрөө дотооддоо сэтгэл зүйн маш хүнд гэмтэлтэй, өөртөө тэмцэлцэн. Юу гэдэг онцгой хүмүүст алдах эрх байдаг гэдэг өөрийнхөө үзэл бодлыг хэтэрхийх тэрэндээ амьдчихсан гэх юм уу? Би алдаа хийж болно. Хүнд алдах эрх байдаг. Яг энэнийг өөрийнхөө амьдралыг үзэх үзэл болгочихсон. Тэр үүнийгээ онол болгож боловсруулад үүнийгээ батлахын тулд гэмт хэрэгүүд хийсэн. Гэхдээ тэр засарсан, тэр гимшсэн. Үргэлжлүүлээд шорон амьдралаа үргэлжлүүлсэн хүний түүх. Савкин яг өөрийгөө үүнтэй адилхан гэж бодоод магадгүй би амьд үлдээд шоронд үлдэх байх. Эсвэл намайг сэтгцэн юмтай гэж бодоод эмнэлэгт хэвтүүлэх байх гэсэн хоёр зүйлийн талаар бодож байсан. Шүүгч түүний ялыг нь уншсан. Энэ бол буудан хорох шийтгэл. Савкин тэр дорой уйлаад өвдөглөөд бусдаас тусламж ирж гуйсан. Надад дахиж боломж олгооч. Гэтэл яг энэ үе аль хэдийн хоцорчихсон. Тэр шүүх хурлын үеэр нэг ч удаа гимшээгүй. Энэ бол түүний маш гашуун, эмгэнэлтэй бүтэн нэг хүний амьдралын түүх байлаа. Савкины солиот эсхийг хинч нотлоогүй ч гэсэн Савкин өөрийнхөө хийсэн гэмт хэрэгүүдийн төлөө өөрөө бүрэн хариуцлага өргөх чадамжтай гэж үзэн түүнд буудах ялыг оноосон байна. Энэ дугаараар та бүхэндээ үзэн ядалт, бусдын амжилтанд атаархах, өшөө хорсол, өшөө авах хүсэл нь ямар үр дагавар авчирдгийг та бүхэндээ ойлгуулахыг зорилоо. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.